байна уу зайцгаа? Энэ халтар тэнмэлгүүлэг хаанаас гараад ирвэ? Яв цаашаа. Миний Себастьянд бос халтаагаад үзээрэй. Ястаник. Сайн ажиллах гэдэг нь миний эрэл хаагуул хамгийн сайн сүү хийнэ. Тэнгэр минь! Байцаараа наанаас гараарай. Хүүх, яасан хөрдөм юм бэ? Намайг сүү гэдэг, чамайг ингэдэг үү? Өлсчихсэн юм уу? Бүлээж байгаарай. Мэ, энэ шин сүү гоочих. Өсөглөн бэлтгэн нохоо байна штэ. Нэрээ мэдлээ. Надтай хамт үсчний газар руу яв. Тэнд хоол байгаа. Чи ноён талханд яг таалагдана. Яасан ч үгүй. Тэхүүлдэ ирэх мэ. Хөөрхий цайцганд өөр очих газар байхгүй. Ус чин тэжээвэр амтэн хоройтой. Ноёнтон тэхүү. Үнэхээр уучлаарай. Зайцгаа. Манай дарга чамайг үсчний газарт байлгаж болохгүй гинэ. Үгүй. Зайцгаа. За, одооноос чи энд байгаарай заа юу? Дарагад мэдэгдэж болохгүй шүү заа юу? Наад хамгаа гэж. Сүү ахад крем аваад өгөөдгөө. Сүү? Энэ хүүхэд хаач вэ? Сүү чи доор байна уу? Юу болоод байна?
Үгүй та хоёрыг хоёул ингэн хөөн. Ой жаа ганцхан удаа өршөөгөөч дээрх бэ. Хөөх, яасыг дүүтэн хөөрхөн амтэн бэ? Энэ гүлэг танаад байдаг юм уу? Хөөх ямар хөөрхөн юм бэ? Хөөх. Аа. Нохотож хамт зураг авахулж болох уу? Би Болдгүй яах вэ тагтай? Болдгүй яах вэ? Зайцхан бол манай үсчний саяхус болсон амтэн тийм ээ. Зургаан авахул хичнээн авахулсан болно. чи баярлалаа. Хэмээ? Зургаан оруулвал хямдрал үзүүлнэ. Ямар дог юм бэ? Эднээс чи янзтай юм аа. Сайн байна. Үсээ хямдралтай засуулмаар байвал ийшээ дугаарлаа зогсоорой. За, зайцхан өхөрдөм хөөрх юм аа. Тараач яхан. Он хүртэл тоолоорой. Бүгд инээгээрээ. 1 2 зайдсан. Муур аяган билүү? Сая юу байсан бэ? Өрөө харсан юм болов? Бэкеригийн мэдээ. Шуурхаа мэдээ. Бэкери 5-нд хулган үзэгдэн нарийн бовнод руу дайрч байна. Хурдан зөвхөр. Алив яваарай. Энд тэндгүү хохирогч нар нэмэгдэж байна. Энд яг юу болсон юм бэ? Өчигдөр шөнө аимшигтай том хулган гарч ирээд миний толгойн дээрх чимэглэлүүдийг идээд дуусгачихлаа. Ноён талхны өсчний газарт янзлуулсан толгой маань бүр байхгүйчихлээ. Одоо энд ч гэсэн хулган гарч ирсэн байна. Эрг та бүхэн бүгд гэрээсээ битгий гараарай. Захирлаа хулганууд талхчны хот руу дайрсан гинэ. Хулган гэнэ. Би хулганаас их айдаг. Тэр хардаа. Манай урд хүртэл хулганууд гараад ирж. Миний шивцэр шоколад. Энэ гүзэлцэгнийг болохгүй. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Хайртай болох чинь нүгэл биш үү? Энэ мөг ястаа нэрэ. Хатан таан бааларсан шүү. Ингэж тачих гэж хамгийн чухал хэсэг гарч байхад уур амьсгал эвдчих юм аа. Одоо кино үзээ суух цаг биш ээ. Талхны мухлаг хотод хулганы сүрэг ороод ирсэн гэж байна. Яасан? Хулганы сүргээ? Хулганууд нарийн боовнууд руу дайраад байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Бидний төлсөн татврын хэмжээгээр биднийг хамгаалах хэрэгтэй. Юу болоод байна? Айлу борцгонуудаа бүгдээрээ ингэж явахаар ордон руу орцгоё. Алж байна. Хулганууд миний толгойн чимэглэлийг идээд ийм болгочихлоо эрхэндээ эдсэн. Хулгануудаас айгаад гадаач гарч чадахгүй байж штэ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй нь үнэхээр хэцүү байна. Одоо дарийн зөв арга хэмжээ авахгүй бол та нар бүгдээрээ зайрын гинд руу явна гэж мэд. Хатан хаантаа хулгануудад хонх зөөвөл ямар вэ? Хонхо? Тийм ээ. Тэгэх юм бол хонхны дуу сонсоод ард иргэд зугтаж чадна шүү дээ. Тийм байна. Үнэхээр сайхан арга байна. Сайхан арга хайж олох гэд их хичээлээ. Баярлалаа. Тэ хулгануудын хүзүүнд хэн хонх зөөх юм? Юу? Хэлсэн хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Чи өөрөө очиод хонх зүүчээд ир. Би юу? Үгүй хатан хаантаа. Тэр чиг нэмэг очиод хонх зүүчихвэл бүх зүйл шийдэгдэх болохоор бүгдээрээ санаа зовх хэрэггүй. Тэрээр хулганы хүзүүнд хонх зөөхөр явсан ч хизээч эргэж ирж чадаагүй юм. Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явчихад бүтэн сар гарan алга болчихсоо. Энд чинь одоо юу гэж нь болоод байна? Тэр аяган бэлүү хулгануудын дайралтанд өртсөн юм шиг байна. Өөр арга байхгүй гэж үү тэгээд?
Эрхэмдээцээ хулгунуудыг айлгадаг амьтан байдаг гэж дууссан юм байна. Бурхан минь гэж тийм амьтан байдаг хэрэггүй. Тийм ээ. Тэр бол муур гэдэг амьтан. Муур бол талхны газрын экосистемийг хамгаалж чадна. Хулгунууд муурнаас өнхөлцгөө хагартал айдаг гэсэн. Айл бүр муур тэжээх юм бол хулгунууд айгаад ойртож чадахгүй. Үнэхээр сайхан арга байна. Угаасаа нэг амьтан тэжээмээр байсан юм. Оо за, наадах чинь сайхан санаа байна. Гэхдээ хэн муур худалдаж авч ирэх вэ? Мэдээч хэрэг чиний гаргасан санал юм чинь чи өөрөө авч ирэхэд болох юм байна. Би юу? Тийм амар амьтныг би яаж авч ирэх болж байна эрхэмдээцээ. Тэрийг чи өөрөө мэдэх хэрэгтэй. Сонсцгоо. Энийг хаалганы гадна гаргачихад ир. Хэдлээ. Хатан. Ингээд муур худалдаж авахар явсан албад хизээч эргэж ич чадаагүй юм. Юу гэж нь болоод байна? Хулганы хүзүнд хоох зүг гэж явсан сайд ч ирэхгүй. Муур худалдаж авахар явсан ч эргэж ирэхгүй байхаар одоо яах болж байна? Одоо сайхан арга бодож олохгүй бол зорингийн руу явна гэж мэдэрэ. Тэр нөгөө энэ бүхэн талхнаас л болж байгаа юм. Надаас уу? Ноён талх эднийг маш амттай янзалснаас болоод хулгунууд өндрийн аваад дайраад байгаа юм. Шуун утгагүй юм яриад байгаа юм бэ? Өө тийм байна. Наадах чинь үнний ортол юм байна. Айдуу сонсож бай. Талхыг доод гиндэн руу дариухан аваад яв. Толгойг нь гоё янзалснаас өөр хийсэн юм байхгүй штэ. Дээцээ. Сайхан санаа олцголоо дээцээ. Сайхан санаа байна гинэ. Муур худалдаж авч ирч чадахгүй бол муур хийчихвэл яасан юм бэ? Муур хийхээ? Тийм ээ. Энэ хотын иргэдийн толгойг муур болгоод янзалж ихвэл хулгунууд айгаад ойртохгүй байлгүй дээ. Үнэхээр мундаг байна. Аргагүй л ноён талах шиг. Хөөх, наадах чинь үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ муур гэдэг амьтан чинь ямар царай дүрстэй юм бэ? Тэрийг надад даадагчхөө. Интернетээс муур гэд хайх юм бол ингээд муурны зургуудыг харж болно. Энэ нөгөө амар муур гэдэг чинь үү? Амьдралдаа анхудаа ийм аймаар амьтан харж байна. Тэр шавгуур чихийг хардаа яг сэлэм шиг байна. Тэр харцан хүртэл ямар аимшигтай юм бэ? Талха. Дариухан бүх иргэдийг аимшигт муур шиг чимэглэлтэй болго. Мэдлээ. Ингээд талах хотын бүх иргэдэд мууран гоёл хийж өгсөн юм. Зөөлөн кремээр хэлбэр гаргасныхаа дараа шоколадаар муурны аимшигтай нүдийг зураад хүрхэл юм бол эсгэж зүсмээр хурц саглыг зурж өгөөд урдаа байгаа хоолыг харж баясан юм шиг хоёр газрын зураад агуул дуусна. Дуусчихлаа. Би өөрөө хийсэн ч гэлээ ямар аймаар юм бэ? Муур гэдэг амьтан үнэхээр аимшигтай юм байна. Зурган дээрхтээ яг адилхан харагдаж байна. Ийм амар толгоон гоёл анхудаа харж байна. Тэр ч яхав хулгунуудыг хуурахын тулд муур шиг болж жүжиглэх хэрэгтэй байдаг. Тэрийг надад даалгачгоо. Би хүүхэлдэйн дээрээс үзсэн юм. Муурнууд ингэж дуурдаг гэсэн. Мяу. 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 Үгүй бүр амараар. Мяу. Мяу. Тийм ээ наадах чинь. За тэгвэл талах чи иргэдэд муурны чимэглэл хийж өгөөд сүү харин чи муур шиг дуурахыг зааж өгөхөд болох юм байна. Мэдлээ. Мяу. 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 Хулгунууд биднийг хараад айж бай шүү дээ. Захирал таны хийсэн муурны чимэглэлээс болсон байх уу? За бүгдээрээ хулгунуудыг айдлан бүгд муур болцгоё. Мяу. 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 Тэрийг хардаа захирлаа хулгунууд гайхаж байна. За бүгд хүчтэй байна шүү. Мяу. Мяу. Мяу.
Төг догтлов. Юу вэ? Хулганууд ухаан алдаад байна. Айсанда бүгд зүрхний шивдээс болоод байгаа юм биш үү? Хийж өгсөн толгоон гоёлын ачаар хулгануудыг дийлчихлээ. Бид хотыг аварлаа. Энэ хүчээрээ зүтгээд хулгануудыг бүгдийг зайлуулцгаая. Тийм ээ. Хулганууд мууран гоёлтой болсон аяган билуунуудын эгдүү төдөрхийг харан зүрхэн догтлон өгчээ. Би чадлаа. Харин талах хотоо аварсан баатар боллоо. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бэлтгэе? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй хий. Чи баг сургуульд орчихоо үстэй гоуда бяслаг минь гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурж хэрхэвж болохгүй шүү. За, ойлголоо. Тийм завтай байгаа юм бол сайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан, явцгаая жаалаа. Дөрч гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хүй, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажидмаар байгаа мó. За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажиндаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй. Бэлтгэг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ цайцгаа? Голсоор. Энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцгаа. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ. Би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвгөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баахан барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Цайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийх үү? Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу? Энэ хог чинь ажилтг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хийм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэрээ сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Доктор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байхгүй. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ, энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болоо вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа.
Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанин болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загварлуу 0 мэн гинэ? Яаша инженер. Юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээр. Одоо Эвлери хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, Бэслэка. Наана хараад л зогсоод байх юм уу? Ха. Ирээд бидэнд туслахгүй мө? За. Багийнхан, хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1, 2, 3. Ой, наадаа сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараачийн алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж үү? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчихэд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэн чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурилд нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясалгал. Бид тоглоомын талбай баригтанд тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. Үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амьтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Олгоор модыг энд, гөндлөвч модыг тэнд. Ха. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд нь баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний энд ажил дуслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ хөгжөөнд парк юм шүү. Аавар том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болгоо аа. Муухай өнөртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй юм дээ. Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш вэ? Бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үннээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариавэ. Зайцгаа. Баярлалаа найзаа. Донод хамгаалагч дахин төрөв. Энжирийн цагт Авчны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Red. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд донод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэвол хийгээс тэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үсттэй. Төцгий юу? Тэр чин донод биш үсттэй. Донод байна уу үгүй юу ямар амаа байна?
Тэр хүндийг тал байвал болоо заа юу. Гэхдээ найруулагчаа. Оо, цөцгийн хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд рэдийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа доноод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчгöd хүрээд ир. За, ийм юм байха. 10 гаруй жил доноод хамгаалагчийн гол дүр нь бий байсан. Арай дэндэж байгаа юм биш үү? Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг ч алга. Хүргэлтийн жолооч хөө? Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгч! Юу? Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яадаг юм бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдг юм билүү те. Рэд түр хөлөө. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй доноод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талгаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй ихэл гарсан царай байна да. Өөрөө доноод хамгаалагч юм биш үү? Гүй би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа юм Ноён бэ? талгаа энэ пицца хүргэж ирсэн хүн доноод хамгаалагч рэдтэй яг адилхан биш байна уу? Нэрээ тийм бай. Гүй би доноод хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талагчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр доноод хамгаалагч мөн байна. хариу үзгээ зураад өгөөч тэхүү. Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм шүү. Тэр байна. Юу гинэ? Яагаад цэцгийн доноод хамгаалагчаар сонгогдчихвоо? Чи чин доноод биш шүү дээ. Юу? Цөцгийн нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. хүмүүсээ цөцгийн цогцолтыг хийгээд Ямар нялуу юм бэ? Доноод хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүгтэй байх ёстой юм биш шүү. Ноён талгаа өгөөлаа рэдэд тусалцгаа идэхүү. Яаж тэр? Ингээд хараа зугаад иж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа доноод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг доноод хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь Юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юмн дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд доноод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе. Эхний ажиллагаа бол концепцаа өөрчлөх. концепцаа өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Доноод хамгаалагч удирдал бүр дээр өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол доноод хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач арга мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо доноод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь. 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол доноод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн.
Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа. Би яхаараа горил болдгийм бэ? Доноо хамгаалагч чинь тав удаа шүүж. Өөр арга. Бэл нөө эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Донод хамгаалагч Animal Force. Red Burger. Бирлээ. Талх Aspen. Сүү магчин загас. Зайдсхан зан. Шоко горилла. Хурч гэлээ. Харанхуйн дар хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах донод хамгаалагч Animal Force. Ямар байна? Янзтай байгаа биз? Эн чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хинд юм таалагдах вэ? Хөөх. Ноён талхаа бичээгээ оруулмагц үзэлтийн та нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүв байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ доонод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Оюун болох байх та. Доонод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё доо. Ээж өнөөдөр үнэхээр доонод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ, нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Хөөх, шүтэн бишрэгчээ дөөрөө ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж л дээ. Дуулалж жүжиг тоглоогүй удсан сайн байж чадах болов тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуйн хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаа та донод хамгаалагч миний хүчийг мэдэр. Миний дайртаас зогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Ээж. Энд чинь одоо юу болоод байна? Ямар гарцгаа? Эцэн дээр гал гарчихлаа. Тоглолтоо яах болж байна? Чи чинь гарахгүй юу хийгээд байна? Тоглолтын танхимд гал гарчих. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн нь аз болж шүү. Манай хүү одоо олдол тоглолтын тагим дотор байгаа. Хөг минь авраач. Одоо яадаг вэ? Оо минь. Битгий санаа зовоо. Би хүүхч нь аврах болно. Рэд энэ улаан гал руу орох гэж юу? Үгүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр доонод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Рэд! Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварнаа. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л. Газ чалаа гэж юу? Одоо яах вэ? Доонод хамгаалагч ээжгээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулнаа. Хамгаалагчийн цохилт. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшиглөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болчихоогүй байгаа даа. Минь. Рэд вай. Бяцхан дануудыг авчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, Рэд доонод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Тэр харлаа. Рэдийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг байна. Рэд үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм ал хийсэн штэ. Тэр ч яг тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжигээ тоглож чадах. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй азар зүгээр байгаа болов та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Доонод хамгаалагч 26 дугаар ангид цүцгийн гол дүр үздэй. Цүцгийн чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болчиход байна. Нэрээ юу?
Тийм ээ. Донот жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донот хамгаалагчийн 26 дахь ангийн гол дүрэн чи. Баярлалаа. Гэр нь Донот хамгаалагч Галтбаатар Ред дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Ред эргээд доноо хамгаалагч болжглаа штэ. Галтбаатар Ред дахин төрсөн юм уу? Гоё юм аа. Баярлалаа. Бүгд нь баярлалаа. Донот. Каменбер бяцлаг. Орд нь наашаа. Юу дуурсан бэ? Чи их баян байх нэ. Их гоё хөрөмтэй юм аа. Хөрмөө өгчих жаалаа. Чи энэ хөрмээр дутхгүй шүү дээ. Халтар гараараа хүрмэнд нь хүрвэл юу болдгийг мэдэх гэсний хэрэггүй шүү. Халтараа. Чи юм уу яасан? Ингэсэндээ та нар харамсан да. Бацтай хэлчихье. Нэгдүүтэй юм аа. Миний хөлбөр салган чихлаа. Их шигүү бяцлаг байх нэ. Хүнд итгэж мэдэхгүй юу чи? Болгооч. Зүгээр ойлгооч. Сул дараа нэг дээрлэхийг чинь муу цаан штэ. Өөдгөө зан гаргаж байгааг чинь аав ээж чинь харуулъя. Энэ сүүний хүүхэд чинь хаанаас гараад ирвэ? Хөтөлгөл бол хариулт биш. Яагаад дотор муу хараад байна? Хөөй, зүгээр үү? Хөөй. Би хаана? Сая юу болсон бэ? Битэж гэмтэй үстэй. Чамайг гацсан уу? Битгий босдын хэрэгт оролцож бай. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ч мундаг амтэн шиг царайлаад л. Хоёлаа ашгүй зүгтэж чадлаа шүү. Үнэхээр хацтай байлаа. Одоо хоёлаа танилцъя. Намайг сүү гэдэг, чамайг хин гэдгийг. Каменбер бяцлаг. Каменбер гинэ. Чи чинийх алдартай үнэртэй бидтэй тийм ээ? Алдартай гинэ. Би онцлог үнэртэй байгаа үз яадгийн. Зарим нэг нь бусдаас өөр байдаг юм. За юу? Таны наадуудаа тоглоцгоё. Хүүхдүүд шин сурагчтайгаа минлээрээ. Каменбер бяцлаг гэдэг юм. Халуун дулаанаар өгтавцгаая. Бяцлага. Хэцүү байсан байна. Би яаж амьдралыг чинь сайхан болгох вэ? Намайг 50 байлгаад өг. За юу? Өрөвч зан чи надад хэрэггүй. Байцаарай. Ноён талах чам тусалж чадна. Бүх юмыг засч мэддэг. Ноён талах гинэ. Талхны мухлаг одын хамгийн гайхамшигтай хүсчин. Ганцхан ноён талхал өмхийн үнэрийг арилгаж чадна. Үнэхээр эргэлзжил байна шүү тэр ноёнд чи. Айлгүй. Боломж олгох та. Би чанд батлаад өгье. Одоо шууд очие. Хөөй, одоохон миний гарыг тавь. Заавал. Үнэхээр өөрчлөмөр байна гэж юу? Тийм ээ. Тэгж чадах цорын ганц хүн бол та. Каменбер бяцлаг юм байж тээ. Хэцүү байх та. Мэдсэн юм а. Надад тусалж чадахгүй гэж хэлээ үсттэй. Юу? Манай гэрийнхэн маш хурц үнэртэй. Эмч нар хүртэл эмжилж чадаагүй. Энэс муухай үнэр байдаг штэ. Би энэс 10 дахин муухай үнэр үнэртэж байсан юм. НАТОгийн домгийг мэдэх үү? Хамгийн муухай үнэртэй 3 өв залгамжлагч. Тэр НАТО юу? Яг мөн. Би НАТОд муухай үнрээсээ салгалтанд тусалсан юм. Тэгээгүй бол муухай үнрээс нь болж сүшиний тосгон бүр бүснэн сүйрэх байсан юм да. Тэдний хэхэр өмхий байсныг мэдэхгүй юм. Гэхдээ л манайхан бүр илүү өмхий шүү. Чиний мэдэхгүй бас нэг түүх байгаа. Өмхий дүүфүү гэдэг залууг сонсч байсан уу? Өмхий дүүфүү юу? Өмхий дүүфүүний очсон газар болгоны амьдрал мөхдөг байлаа. Тийм л хурц үнэртэй шүү дээ. Гэхдээ намайг тусалсны дараа Эмсам хотод буцаад инх тайван тогтсон юм. Ноён талхаа та надад дэлхийг аварсан гэдгийг хэлээгүй штэ. Би дэлхийг 2 удаа аварсан юм шүү. За, хүрмээ тайлж хэдүүлээ эхлэе.
Би буруу бодож үнэхээр хурц үнэр бай. Ноён талхаа. Тэр дандаа ингэдгийг би зүгээр л үрд ганцаараа бай. Сайн уу? Үсээ засуулъя. Ямар өмхийн үнэр вэ? Юу болоод байгаа юм бэ? Гачаасаа суугаа үлдээгээд явчихсан юм уу? Ийм байлаар үнэртэж байсангүй. Хөөе чи. Бяслаг үсттэй. Инээс өмхийн үнэртэй дээ тийм ээ? Мэдсэн юм аа. Командор шиг л байна да. Чамаас өнөртөж байгаа үстэй. Камбер. Үгүй. Яна. Бясалган дахиад миний тусламж хэрэгтэй бололтой. Яна, өдрийн хоол сайн шингээгүй юм шиг байна. Үйлчлүүлэгчдийнхээ өмнө ингэвч гэжтэй. Гашилсан сүү гэж та нар зөв хэлсэн юм шиг байна. Энэ бишээ хүүхдийн онгоцноос ч муухай өнөр байна. Энэ муухай өнөр чамаас гарсан гэж үдээ. Чамаас гихсэн илүү. Үгүй. Би ч гэсэн мэдсэн мэдчихэж. Гэдэс бас гаргаж. Чи ч гэсэн бослог гаргаж байгаа юм шоко? Би одоо яалтай билээ. Ой, талхны үүрмэг минь гэж. Үгүй. Би яагаад ингэж сунгаад байна? Би эсвэлж болох юм нэ. Агаар оруулах болохгүй нэ. Тэгээд их муухай өнөр өнөртэй байгаа байж тээ. Та гурав заваа юм аа. Бүгд өччих. Дараа дахиад ирээ. Ийм ялзарсан үйлчлэгээтэй байх ч гэжтэй. Бүгдээрээ уучлаарай. Дараа ирээрээ. Үсийг чинь гоё болгож өгье. Та нар миний төлөө инглээ гэж юу? Бясалгаа намайг уучлаарай. Би хэлсэн шиг өнрийг чинь арилгахад тусалж чадсангүй. Дараа заавал тусална. Би үнэхээр талархаж байна. Чи намайг ичгэвдэр байдлаас аварсан. Хизээ нэг өдөр би чам шиг цагаан идэ болмоор байна. За баяртай. Баяртай. Бясалгач нь цагаан идэ шүү дээ. Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Уугу байгаа ч тээ. Хагас бүтэн сайн хамарч Шүүгээд өглөөд байгаа юм бэ? Наваа гарыг би хамгийн дуртай. Өглөөч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу байх вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу болсон юм бэ? Мэддэггүй мө. Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваар хавда. Хөөх, ийм морд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай ус чи алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хөөе, яаж гэсэн юм бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штеп. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн штэ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй бэ? Та намайг засч өгнө гэж амласан биз дээ. Үлээгээд байна штэ. Алиулдээ хурдлаач дээ. Бошууд л да. Алиу мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алиу бошоод л та. Ямар хариуцлагагүй юм бэ? Шоко гарлаа. Би энэ ажлаас гар. Айл иртэрч хүлээсэн штэ. Өсчний газар л очоо гэж хэлээд байгаа. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Тэр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ. Яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ.
Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь Баярлалаа хийчихвэл ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За суу. Чи бэлтгэл ажиллаа хийгүү. Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипоумар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдив чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипоумар. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Бай бүжигсэн би үдээс асгаж чадахгүй нэ. Миний бүдээж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх юм ээ. Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ. Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Сурагчид яагаад дүрм товцос өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэггүй л дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудгүй гэдгийг шийднэ. Маха төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болгол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүсдэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна. Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшиж чадвал Газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэх тоглоомод ямар санагдаж вэ? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмээрч юм шиг санагдчих. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа хэрхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлчихсэн болов би сүүн крем шиг санагдаад байх юм. Ихэс нүм жаахан хугацаагаа юм чинь төрхөн зур тад авдаг юм билүү? Өглөөний мэнд ноён талхаа. Өглөөний мэнд. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойрооч авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн юм бэ? Бодогдсон байна. Ингээд суу хаан байна. Бүгдийг бэлдэж гэнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан луу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу. Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний газараа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлийг шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгсчихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг олоорой. Тамах шахтаа мэржлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү бүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг нь бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаас хаацгаая. Түүдэг гал. Сууч аимшиг юм яцгаая. Үсэлэнтэй юм аа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж байгаа та баярлалаа.
Сүү энд бидэнтэй хамт байсан ч болоосоо. Гацчгаад гарч чадахгүй. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчихвдоо? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүлгүүд ажиллагаа оролцмоор байна. Хавчуу чигнэмэгүү. Яасан хөөх амтан бэ? Амгар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир баг итгэхгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан. Гедори. Гедори. Өшигөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, ээшээ битгий гараа. Юу болоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, ээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний унгаштай. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигнэмэг Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгонд л ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад идэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараад хий юу? Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавч дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Айл далай. Атлантын үү, номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар 5 морил. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа авахулна. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хүнтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талхаа. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан бов бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан бов биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco исти. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо.
За ямар болж? Би ч сүрлэг болжээ. Би судас тусгураад ястаа гоё. Энд чинь карп биш. Ягаад ийм муухай болгочихвоо? Юу яриад байгаа? Стон Марокко болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч Карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу зураг аваад ирдээ. Мэдлээ. Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болчихсон юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би билээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён лава гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Оо. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би ууц гимсэн гэж үргэлж хүсдэг байсан. Одоо боллоо. Энэ юу вэ? Дадаа мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон Би байна. өхөрдөм. Та намайг яг адилхан болгосон байна. Хой суу сургийн өгтөв. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй. Дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өт нэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилдаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа. Сайн уу? Энд чинь бэлхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэнгээд бодчих. Намайг аврах том наймаалж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмдрүүлтэй болно. Энэ жижиг амтныг царамуудаа муухай наймаалж болгож яасан ч чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмдрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс байнууд яг болно. Тэмдрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наалдуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмдрүүл. Тэмдрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үзэгсэлэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа. Та зүгээр л шилдэг. Миний сохин болцоо маш амжилттай болно да. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товнтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампунлаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава хэлээд өгөлөө би чигэн мэг. Гээди. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигэн мэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй байна. Зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээди. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зурсан горлон дээрээ бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Хамгийн мундаг нь. За бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү?
Надаа нуугдах хэцүү байлаа шүү. Харин хилээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллалаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болвол хизээч хамаагүй дуудаарай. Оюун талаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны усны газар 5 тайм орил.